Зам маань Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төр үйлчлэлийн түншлэлийн хүрээнд анх удаага гадаад улсын хөрөнгө оруулагч бүтээн байгуулагч компаниуд 100% хөрөнгөө гаргаж хийж байгаа ийм түүхэн ач холбогдолтой Азийн зам болж тавигдах нэ гэдгийг бид нар сая нээлттэй ажиллагаанаас харсан. Чойр сайн шанд ингээд замууд хүртэлх нийт 535.3 км зам. Энэ замын бараг 80% Дорногов аймгийн нөхцөл дэвсгэр дээр дамжин өнгөрнө. Тэгэхээр бид өнөөдөр явж байгаа Улаанбаатар төмөр замын зүүн талаар байгуулсан бидний одоо энэ зорчиж байгаа зам маань маш өндөр ачаалттай байгаа. Иргэний зорчих хөдөлгөөн, транс одоо тээврүүд, дотоодын тээврүүд бүх энэ замаар явж байгаа. Тэгэхээр энэ зам баригдсанаар бид бол та бүхэн сая замын маршрутыг харсан бол төмөр замынхаа баруун талаар явж байгаа. Нэгдүгээрт энэ маань орон зайн хувьд километрийн хувьд хэмнэлт гаргаж байгаа. Хоёрдугаарт дахиад бид бүхэн зам дагсан, хоёр дахь энэ замыг дагсан томоохон сум суурин газрууд, худалдаа үйлчилгээний төвүүд, иргэд аж ахуй нэгж байгууллагууд замаа дагаад бизнесээ хөгжүүлэх ийм томоохон боломж гарна гэж харж байгаа. Аливаа бүтээн байгуулалт маань маш олон үр өгөөжийг орон нутагт эхэлсэн цагаас эхлээд өгөөд явдаг. Үүний нэг жишг бол энэ замын суур далан баригдахаас эхлээл худаг усаа гаргаад эхэлдэг энэ компаниуд. Тэгээ энэ худаг ус маань эргээд тухайн сум орон нутаг малчдад жишээлбэл үлдэж яадаг. 5 толгой төмөр зам, ханг зүүн баян төмөр зам, мөн одоо ханг 5 толгой консульсын зам дагуух гаргасан ходрыг та бүгд маань бас мэдж байгаа. Та хэд маань бас манай ханги дээр очиж төмөр замын нээлтэнд бас оролцож ирсэн. Тэгээ энэ дээр бас мэдээллүүд гарч ирсэн. Гэх зэрэг ийм томоохон одоо үр өгөөжийг бол өгнө. За мөн энэ замын барилга бүтээл байгуулалтын суурь дэд бүтцийн ажилд орон нутгийн компаниуд, замын компаниуд ажлын байраа хангагдаж бас энэ туслан гүйцэтгэгчээр ажилдаг. Энэ маань дагаад л одоо манай компаниуд илүү чадварч шинэ технологиудыг нэвтрүүлэх, улсынхаа энэ том бүтээн байгуулалтанд оролцох ийм сайхан боломж нэгдэж байгаа. Ийм түүхэн одоо ач холбогдолтой зам байна. Болно. Энэ замыг барьж байгуулахаар шийдвэрийг гаргасан Монгол улсын засгийн газар, тэр дундаа одоо зам тээврийн яам, за энэ барилгын ажлыг гүйцэтгэх бүгд Хятад улсын холбогдох энэ хөрөнгө оруулагч бүтээн байгуулагч компаниуд, туслан гүйцэтгэх бүх компаниудаа аймаг орон нутгийн зүгээс та бүхэнтэй маш одоо илэн далангуу төргөн шуурхай хамтарч ажиллаж энэ бүтээн байгуулалтын ажлыг цаг алдахгүй төргөн хугацаанд хийж гүйцэтгэх бүх одоо боломжийг орон нутгаас одоо хангана. Дорногов аймаг маань дамжин өнгөрөх бүх сумдын засаг дарга нар, хурлын дарга нар, зарим багийн дарга нараа бас авчирсан байгаа. Ингээ хөрөнгө оруулагч компани, байгаль орчны мэрэгчлэтнүүд, мөн одоо геолог, хайгуул, геологийн бас энэ компаниудтай бид нар геодезийн компаниудтай өнөөдөр энэ та бүхний харж байгаа асарт уулзалт хийх юм. Ингээд трансын дагуу бүхий л байгаль орчны үнэлгээнээс эхлээд бүх зүйлүүдийг орон нутаг бас зэрэгцээд хамтраад ингээд ажиллана гэж ойлгож байгаамаа. Мөн одоо манай зам тээврийн яам дэлгэр сайхан сайд ч гэсэн сая тайзан дээрээс одоо говьсон бүр Дорногов аймгийн удирдлага бид өхөнд одоо бас тодорхой үүрэг чиглэлүүдийг өгснгийг харсан. Тэгээ энийг бид бас маш сайн одоо нэг мөр зөв одоо хэрэгжүүлж гол нь замаа богино хугацаанд чанартай бариулж ашиглан давахын төлөө ийм одоо ирмэлцэлтэй байна. Тэгээ та бүдтэй бас ирж энэ түүхэн үйл явдлыг сурвалжилж өгсөнд бас талархал дэвшүүлье. Баярлалаа та бүдтэй. Байгаль амтан одоо малтай аюулгүй байдлыг хангах тал дээр яаж байна? За сая та бүд энэ зураг төсөл дээр харсан бах бас энэ маань манай Дорногов аймаг, Говьсөнбөр аймгийн байгалийн нөөц газруудын тодорхой хэсгээр дамжиж байгаа. Тэгэхдээ яг хамгаалалттай газрын тараас дээр бол байхгүй. Тийм болохоор бас яг тэр хэсгүүд дээгүүр мал амтан гарах энэ одоо гарцуудыг бий болгохоор энэ зураг төсөл дээр нь орчихсон байгаа. Тэгээ энэ маань анх удаага энэ замын хувьд. Хуучин бол одоо ямар ч хийсэн бүтээн байгуулалтын зам дээр энэ мал амтны гарц байгаагүй. Тэгэхээр энэ замын нэг онцлог бол тийм гарцыг гүүрэн гарцуулан бусад одоо дээгүүрээ гарах энэ гарцын шийдлийг бол гаргаж ирсэн. Тэгээ энэ дээр бас бид нар байгаль орчныхоо тал дээр ч гэсэн хамтраад ажиллана гэж таарж байгаа.